За тэгэл одоо мөвтний хагас мөвтний зурж идэх хөтлөх хоёрын хоёулангийн ижил хэмжээтэйгээр авсан байгаа. За энийг хэвэл хамтдаа зурах гэсэн. За солд өгсөн нэгэд шинэ утсанд орсон байгаа. За би болохоор юусэн баха. Тий, right тавтаагаар хэлсэн. Right тавтаагаар зурч. За эхлээд дэлээ тойрог гэдэг команд аваад тойрог авлаа. Диаметрийг нь за 80 диаметртэй гэж бодоод зүг харъя. За 80 диаметртэй тойрог гэж авч. Би энэ гадна талын том тойргийн төсөнд эхэллээ. 80 диаметртэй тойрог зураад дараа нь 70 диаметртэй зураг хийдэлээ эхэлт. За энийг өндөр нь 22 юм. За би 22 нь авлаа. Extrude бас 22. За хашиж харсан бол чиглэлийн нөгөө тийш байсан ч болно. Хашиж харсан бол ялгаа. За би чиглэлийн өөрчилж байгаа 22 гэдэг. За окей. За энэний төлөө сонгоод скетч гэдэг орчээ. За энэ дээр төлөө явна. Ирмэг бол захын ирмэг. Энэ захын ирмэгийг сонгоод гэсэн чинь сонгоцсонгүй. Окей. Автоматар ирмэг өөрөө үсчих шиг үлдээ. За өөрөө шууд үсчихлээ. За нормал та. За одоо энэ дээр хэдүүлээ дахиад нэг тойрог авчих. Дахиад нэг юм тойрог аваад лайн авчих. За би нэг сэрэ хэсгийг зургаж байгаа шүү. За сэрэ хэсгийг авлаа. Энтер зурлаа. Энтер дээд өмнөх команд сонголоо. За одоо хэдүүлээ сэрэнийхээ трим командыг ашиглаад энийг тэрэмдээ, энийг тэрэмдээ, тэрэмдэж гэсэн үг. Лайн тэрэмдэж. За escape команд авлаа. Окей. За одоо би эндээс нэг голны тэнхлэгийн шугамч гэж бодож байна. За мөрийнхаа голцыг авсан гэж бодоод байна. За одоо эндээс нэдэлээ босоо болгочтой. За тэнгудлаа энэ сэрэ хэсэгт одоо залгаа зурж байгаа шүү дээ. Энэ сэрэтэй энэ дөрөв ийм сэрэтэй гэж ярьдээ. За энэ сэрэтэй хэсгийг хэдүүлээ зурх гэж байна. За энэний хэмжээс нь харах гэж орсон болчихлоо. За ингээд нийт өнцгөн 45 энэ хоёрын хооронд 22 5 энэ үгийн диаметр нь болохоор 24 юм байна. Энэ 873 гэдэг хэмжээтэй юм. За тэр хэмжээс эдэг нь хэдэл үгүй. За хэмжээний шугам авлаа. Эндээс энэ хоорондохыг 873. За 873. За яах. Тэг хэмжээний шугам дахиад хэмжээг авчтэй. Энийг энтэй энэ өнцгөн 2.5 гэсэн. За сайхан цаарлаа да. За тэгвэл энэ төвийг энэ тэнхлэгт бэхэлчих. За ингэ бэхэлчих. За энийг бэхэлчих ингээ хоёр төвөнд бэхэлчих орчтой болчихсон тий. За тэгвэл бодлоо хэдүүлээ. Энэний радиусыг 24 биш 24 өгч. 24 баха. За би дахиад харна. За тэгээ энэ хоёр талын хэмжээ нь тэнцүү байгаа учраас за эндээс нь тий энэ 24 радиустэйс тий энэ хооронд 24 радиустай ингээд 22 45 8. За бага хэмжээг нь өгчлөө. За одоо бага хэмжээг нь өгсөн юм чинь шууд extrude boss хийх боломжтой. Энэ хоёр тэнцүүгээ шууд харуулчихлаа шүү дээ. За эндээс нь хэдүүлээ extrude boss-ийг 21 өндөртөөс 21. Окей. За ийм нэг сэрэг ярьчээ байгуулчээ. За ингээд ихний сэрэг байгуулч одоо нэгдсэн 3-ын яг хурал партнер circular partner гэсэн тий. За кад дээрээ гэж ярьсаар асууж байгаа. За энэ дээр хэдүүлээ юу вэ? Circular partner. За эндээс энийг сонгоод энэ дээр ямар нэгэн пассгүй нэг үе харъя тий.
Паск байвал хэрэг хийчихэд хэрэгүүлчихлээ. Тэн дээр 0.5-тай Паск. Энэ дээр бол нэг Паск бол байгаа л юм байна. Энэ дээр 0.5-тайгаар авчи дөө. Паск авч. Табире гэвэл Паск билет. Чембер хийсэн дээр байгаа. Паск чембер хийж. Энэ дөрвөн эрэмгийг сонгоод энэ хэмжээг хэдүүлээ 0.5 гэлүүч. Окей. Ийм болгочлаа шүү. За одоо хэдүүлээрээ circular partner. За эндээс нь хэдүүлээ. Цэнхэр энэ идэвхтэй байгаа дээр байгаа чинь тэн дээр хэдүүлээ татчихъя. За ганцхан chamber явах гэдэг. Boss extract. За ингээд дөрөв болгочлоо. 364. За ингээд сэрдэс болцсон. Одоо артлис хэдвэл эсгэж тавьчих. За энэ дээр нь би дахиад тойрогдор. Шилэн тойрог зурчиж чаад энэ тойрог зурчиж байгаа хэдвэл шилэн зэлийн төрөлтэй л багны штих вэ энэ. За moved хэмжээ 70 диаметр нь 70. 23 тэ өндөр хэмжээ цуцааны хэмжээ тийм үү. За энэ сая юу 70 23 Струс. За тийм модлоо идэл харалт 23. За окей. Иймс. За ясаа метр орж байгаа юм. Тэс гэж байгаа. Яа, голныхаа гос нөхийг гаргаад дээрэс нь твхний хоногийг гаргач тэ. Хоолын диаметр нь 24 байсан. Хоолын диаметр нь 24. За окей, шууд хоолоор нэхлээд ажилтаа. 24 диаметртэй байсан. Тэгэхээр 24 диаметртэйгээр мэдүүлээ. 30. За бид нар өөрсдөө сурчлаа шүү дээ. Бид рүү хоол хийж явсан. За одоо дахиад хэдүүлээ энэ тасаа скетч гэж хагаад хийсэн ч болно. За энэ төшөнцгтэй би ингээд авч ингээд авч за хөвтэй шугам дээр гээд авчтэй. За энэ хурдах зэ 8 байсан баг. Тэвхний өргөн хэмжээ 8. За энэ хурдах зэ гэдээс нэг төлөө дарыг. За диаметр нь 24. Энэ тэвхний өргөн хэмжээ 8. Тэгшмийн дэглээс 15.3 өндөр тэвхний хоногны өндрийг авч байгаа тийм. За ерөнхийдөө энэ програм бол яаж хийх вэ гэдгийг бодоод хийчихвэл бол амархан төсөөлөж зурчихаар програм базын дур урт тавлаш. За тэгээд extrude cut. Труугаар явчихгүй. За би навчлаа. За ингээд изометрээр харчих. За. За хэдүүлээ нөхөдөө гаргачлаа таах гэдэг тийм. За зурагт байгаа энд нэг нөх байна тийм. Энэ өөрөөр зөвслөн дээр огтл дээр хэдүүлээ харуул. Энд рестийн нөх нэвт гарсан. Энд рестийн нөх нэвт гарсан байгаа хгүй тийм. Энэний хэмжээ нь ийм 8 гэсэн
хэмжээтэй хоёр нүх байна. За энэ хоёр нүхээр яг энэ твхний хоногийн эсрэг талд нэг нь ингээд доош ахарсан. Одоо энэ танд гэсэн үг шүү дээ. Нэвтэлж гарч ирнэ. За одоо тэгэхээр хэдүүлээ. Юу вэ? Би бол ингэж бодож байна. План нэмэлт тавтаа авчээ. Нэмэлт тавтаа авахтаа фронттой параллел тавтаа аваад энэ 35-ын зэтаагаар. Өөрөөр хэлбэл энэ маань өөрөө 70-д явдагчдээс авахгүй. Тэгэхээр би 35-ын зэтай автааг авчлаа. За тийм бодлоо. Хэдүүлээ. Энэ нормал дүү гэж бол эсвэл шууд автомат өөр нормал дүү. Алвесар. Команд авлаа. За энэ position гэж аваад байрлалын нэгний хэлж заавал өчтэй. За энд заач. За одоо хэдүүлээ хэмжээг нь юм байрлалын тэглэхийн байрлал хэмжээ тий. За энэ гадна талаас 10 мм зайтай. Тэгээ гадна талаас 10 мм зайтай. Яг тийм шимийн тэглэлтээр тогтсож явах хэрэгтэй. За smart animation төвөртлөх зай. За 10 мм зайтай. Окей. Тэгшмийн тэглэлтээр байж хэвээр гэсэн үг те. За ингэж тэгшмийн тэглэлтээр учраас яг нь судалгаа. Бэлчилттэй нэг ингэ бэлчээ. За окей. Нэг байрлал эхэлсэн. За хэдүүлээ. Энэ л орж байгаа. Эрестин гэдэг. Энэ эрестин гэдэг сонголтыг авч байгаа шүү. Эрес ба гэсэн за симметрик гэж яваад чи. За тэгээ энэ эрестин нөхдөг хэмжээс нь за хэдүүлээ энэ дэр нь одоо ингээл line дэж болно true all дэж болно те up to next гэдгээр нь л аваад үзье те. За окей. За ингэж нэвтнэ. За одоо энэ дээр косметик эрестэйгээр харахын тулд энд арга байгаа энэ араар очоод энэ options руу ороод энэ документ process гэж ороод хэдүүлээ энэ юу аа деталь ингэж ороод shade cosmetic tire right зяа нөхөрөстэй надаа энэ косметик эрес за эндээс хэдүүлээ ажлын зураг гаргая гэж бодож байгаа учраас хэдүүлээ юу яах гэж косметик эрестэй явуул илүү зүгээр гэсэн утгаар явж байгаа шүү дээ. За энийг хэдүүлээ гаргачлаа. За одоо дараагийн энд нэг багтах. За тэрийг хэдүүлээ бас яаж нэг хийгээд ноч. За тэгэхээр энэ circular partner гэдгийг хэдүүлээ. Гэт энэ ингээ дахиад нэг нөхөд нэг зурхгүйгээр шууд ингээ олшруулчих гэсэн үг тий олшруулах. За хоёр олшруулах нэг команд авчлаа. За одоо хэдүүлээ. Энэ дээр юу олшруулах гэж байгаа заа өгч энийг олшруулах гэж байгаа тий. Энийг олшруулах гэж гэсэн үг шүү дээ. Тийм бодлоо 90 градусын зөвтөөр энэ дээр 2 шиг болгох гэсэн. Тэгээ энэ байгааг нь 2 болгон за энэ юм шиг энэ тэнглэгтэр direction тэнглэгийн би чиглэлийн зааж өгч байгаа тийм чиглэлийн зааж өгөөд энэ дээр хэдүүлээ олшруулахаар бэлтжлээ гэсэн. Окей. За энэ дээр олшруулаад ингээ гараад ирчихэж байгаа. За ийм хоёр нүхтэй болчихлоо тийм. Тэгээ энэ дээр окей болцсон гэсэн. За энийг хэдүүлээ save-гээд хадгалчих гэсэн үг. За ингээд нэр өгöd чи ямар ч нэр өгсөн болно те чиний өөрийнх нь нэр өгч болно. За ингээд хэдүүл нэр өгöd хатгалж